голсох юм ба 50-ны үрэлтийн тухай үзэж байгаа. За үрэлтийн хүчийг бол өмнөх ангиудаар үзсэн. Үрэлт гэдэг бол энэ шүргэлцэж байгаа хоёр биеийн нөгөө гадаргуу дах молекулуудын харилцан үйлчлэл байдаг. Тэгэхээр энэ үрэлтийн хүчийг цахилгаан соромзон гаралтай гэж бас ярьдаг байна. За ингээд энэ туршилт харъя. За энэ туршилтын дээрээс чи одоо бас яаж явах вэ? Би энэ хоёрыг чирхэн нь шүү дээ. Энэ хоёр номыг би одоо ингээд хооронд ингэж чиглэлээ. Чирээд ингээд за үргэлжлүүлсэн. За ингээд нөө гарын алгаа үргэлжлэр ингээд би халддаг шүү дээ. Тэгэхээр энэ молекулын хооронд үргэлжлэж энэ термометр байна шүү дээ. Тэгэхээр энэний нөгөө температур ихсэж байна. Доотлын ном явуулсан. Дээдлийн ном явуулсан. За энэ бол ингээд бид нарт одоо энэ хоёр байхад бол 50-ны үрэлт байгаа шүү дээ. За өвтэй гадаргуу дээр энийг чирлээ. За энэ үрэлтийн коэффициент улам бардгар болж юм гэсэн үг шүү. За одоо энийг нааш нь цааш нь ингээд чирглэхээр ингээд баруун гар төр чирглэхээр энэ улаан үрэлтийн хүч үүсэж байгаа. За одоо түлхэхлээр ингээд хөдөлгөөний дандаа эсрэг үүсдэг энэ үрэлтийн хүч. За одоо тэгээд энэ өнцгийг нь нэмэхнээд ер нь бол за энэ ингэх нь за налуу боллоо. За яг саяныхаараа дахиад дээш нь чирглэхээр үрэлтийн хүч чинь энэ дор багахан үүсэж чинь доош нь түлхий энэ хоёр гадаргуугийн хооронд үүсэж байгаа шүү дээ тийм ээ. За ийм хүчний тухай бид нар үз. Би гадаргаар гулсах үед үүсэх үрэлтийг гулсах үрэлт буюу кинетик үрэлт гэнэ гэж нэрлэх юм шүү дээ. Гулсахын үрэлтийн хүч нь харилцан шүргэлцэх гадаргын шинж чанараас хамаарахаас гадна гадаргыг шахах хүч ба реакцийн хүчтэй шууд пропорционал байна гэсэн. Энийг бичиж. Биеийн хөдөлгөөний үед илэрх энергийг кинетик энерги гэж үзсэн байна. Тэгэхээр хөдөлгөөний үеийнх энергийг одоо авах ангилбал гулсахын үрэлт гэж хэлж болох юм байна кинетик. За дууссан уу? Шинж чанар тэгээд гадаргын шахах хүч, гадаргыг гаднаас нь шахах хүч ба реакцийн хүчтэй тэнцвэрж байна. Гадаргыг шахах хүч гэдэг нь ойлгомжтой, реакцийн хүч гэдэг нь нөгөө бие толгуур дээр хүндээ өөрийнх нь жингээр дарж өгөн тэр жингийнх нь эсвэл тухайн гадар тэр бие дээш нь өргөж өг. Энэ хүчийг реакцийн хүч гэдэг. За тэгээд энэ гадаргын хүч нь бол улсын үрэлтийн хүч чинь талбайн шүргэх талбайн гадаргын талбайнаас хамаардгүй. Их талбайгаар шүргэж өгнө, бага талбайгаар шүргэж өгнө. Тэрнээс хамаарахгүй байх юм шүү. Яг ч сүүлийн цаг нөгөө давхар ороод би тэрийг бас болж байна. Тийм ээ номны биеийн жинийн хэвээрээ байгаа. Энэс цааш бичихгүй шүү. Энэс цааш үл юм. Жишээлбэл эдгээс бичихгүй шүү. За харин нэг биеийг өөр гадарга дээр чирэх юм бол харин үрэлтийн хүч өөрчлөгдөнө. За одоо энэ зурган дээр их чухал байна. Энэ зурган дээр их чухал байна. За энэ зургийг төсөөлүүлээд зөвхөн энэ хэсгийг л зурчих тоо. Тэгэхээр энэ машины их бие бол их бие нь яг дугуйнаас бусад яг энэ эргэж байгаа дугуйны энэ гадаргаас бусад хэсэг нь бол давших хөдөлгөөн хийж байгаа. Их бие за энэ тэнхлэг энэ төр бүгдээрээ давших хөдөлгөөн хийж байгаа. Давшин гэдэг чинь шулуун тархитортой хөдөлгөөн хийх. Энэ дугуй болох дээр эргэх хөдөлгөөн, мөрий тархитортой хөдөлгөөн хийх. Тэгэхээр машин явж байхад үрэлтийн хүч нь яагаад энэ урагшаа үүсэж байна гэхээр энэ их бие минь газартаа шүргэлцээгүй. Зөвхөн дугуй шүргэлцсэн. Тийм учраас дугуй газар хоёрын шүргэлтээс үрэлтийн хүч үүснэ. За гэтэл дугуй маань их
их бие урагшид авших хөдөлгөөний ижигчс дугуй энэ цагийн зүүнний дагуу эргэх хөдөлгөөн. Тэгэхээр яг энэ шүргэлцэж байгаа энэ хэсэгтэр бол энэ дугуй чинь нийгш тэмцлийн сөрөг чиглэлийн дагуу хөдөлгөөн хий. Тэгэхээр нь үрэлтийн үе чинь хөдөлгөөний эсрэг учраас нийгш тэмцлийн эрэг чиглэлийн дагуу хүч үүснэ. За зөвхөн энийг зурчих. Графикийг тайлбарлая. Энэ их чухал. За энэ графикийн тайлбар хаанаас эхэлсэн бэ? За энэ 35 дугаар зургийн энийг тайвны үрэлтүүч гадны хүчний хэвтэй байгуулагчтай тэнцүү эсрэг чиглэлтэй байна гэдэг. Энэ тайвны тайвны үрэлтийн хүч нь энэ X тэнхлийн дагуух хүч байна гэсэн. Энэ тийм учиртай. Одоо энэ график болох дээр Y тэнхлийн дагуу үрэлтийн хүч байна. Энэний дагуу нөгөө гадны хүч байна шүү дээ. За эндээс яасан гэхлээр 45 градусаар энэ байгуулсан байна. За математикээр бол Y энд байгаад энд X байдаг шүү. Тэгэхээр Y нь X-ээс хамаардаг. Тэгвэл энэ үрэлтийн хүч нь энэ F хүчнээс хамаарахаар ингээд үрэлтийн хүч X-эл байхад X-эл байна. За X-гэж байхдаа энд бол шууд ингээд максимум утгатай хүрчлээ 50-ны үрэлтийн хүч нөгөө биеийг саяны нөгөө туршилтан дээр энэ биеийг яг татах энийг яг харуулчих. За энэ одоо татаач яагаад ч вэ шүү дээ тийм үү? Тэгэхээр одоо энэ биеийг ингээд аажимх ингээд татаж эхлэхээр тэр нөгөө үрэлтийн хүч чинь ингээд үүсч эхэлж байна. Гэхдээ энэ бие хөдөлгөөнд ороогүй шүү дээ. Яг энэ үеийн хүчийг сая график дээр дүрсэлцсэн байгаа. За ингэсээр энэ бие хүч нь хэд хүрч байгаа юм да энд нэг хэмжээ гарч байна уу? Та нар харж байна уу? За одоо өнгө нь өөрчлөгдөнө гэдэг чинь максимум утгандаа хүрээд хөдөлж эхэлсэн. Тэгэхээр энэ үрэлтийн хүч маань энэ цэнхрээр гарсан татах хүчтэй тэнцүү буюу багуулж хэрэглэхээр энэ хүч энэ бие хөдөлж эхэлнэ. Яг энэ хүчнээс баг болоогүй үед л энэ бие хөдөлгөөнгүй байгаа. Энийг тайвны хүч гэж нэрлээд саяны номон дээр чинь тэгж ороод ирнэ. Ингээд максимум утгандаа хүрээд ирлээ. Тэгэхээр би одоо яг эндээс хөдөлж эхэлнэ. За хөдлөөд ихсэхлээр ингээд энэ үрэлтийн хүч чинь ингээд огцон буучгүй ингээд нэг савлаад ингээд буусаар агаад одоо эндээс гулсхын үрэлтийн хүч болоод цаашаа ингээд хүч нь ингээд энэ X тэнхлийн дагуу хүч ихссэн ч гэсэн энэ гулсхын үрэлтийн хүч үл ингээд өөрчлөгдөхгүй тэмцүү хэмжээгээр яваад өгч юм гэсэн. За энийг туршилтан дээр харах юм бол одоо энийг ингээд цааш нь ингээд татаад явахлаар жигэд татхлаар энэ хүч ихсэхчгүй багасгахчгүй байгаа. За график энэ хоёр ийм учиртай боллоо. Энд за 50-ны үрэлтийн хүч чинь тэгтээ тэнцүү буюу түүнээс их байгаа. Тэгээд нөгөө 50-ны үрэлтийнхаа максимум утгаас тэнцүү буюу бага нөхцөлдөх томьёог үрэлтийн коэффициентийг бүртгэн реакцийн хүч чинь байдаг байх нь шүү дээ. За ингээд энэ хавирхыг чи ингээд уншаад биччин. За тэгэхэд энэ хавир энэ тоонуудыг харьцуулж үзээрэй. Тоонуудыг харьцуулахдаа нөгөө саяны дээр үзсэн томьёо байгаа шүү дээ. Үрэлтийн хүч тэнцүү юм. Эндээс энэ тоонууд чи энэ мю гэсэн коэффициент нөгдчихөд байгаа юм шүү. За ингэж үзчихээ чи гэрийн даалгаварт энэ хавирхыг чадлаараа хий. Тэгээд дараагийн 7 хоногт танхимаар орохлоор энгэр чинь хүүхд болгоноор бодуулж үнэлгээ авнаа. Машин хүн хоёр явхад адилхан. Бид нар бие маань урагшаа тэмүүлээд байгаа бол хөл маань хоошоо тийрдэг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ тренинг гэдэг чинь үргэлжлэж тэгэхээр энэ бид нар яхад хөл гутлын хооронд үргэлжлэж урагшаа чиглэж үүсдэг байх юм шүү дээ. Энэ болох төр чинь нөгөө энэ би энэ хоёрын хооронд үүсэж байгаа үргэлжлэлтэй гэж. За